Нэвтрүүлгийн ивент төгч Голомт банк. Ханаас ч хурдан хэлбэр social bay. За манай нөхөр нэг нуруугаа хуглаад тэгээд бид тэр имплемент твтэд хадуулсан. Тэгээ одоо 8 хадаастай одоо хэрнэ байдаг байхгүй юу. Тэгээд авч болохгүй тийм уян хадаас гэж эмчнэр угаасаа хэлсэн. Тэгээ бид тэр нэг өдөр ингээд нөгөө гэрийнхээ гялгар утыг тавьж ямжаагүй байсан чинь амар ширүүн бороо ороод. Тэгээ хоёлоо гүйж гараад нөгөө нэг гэрийнхээ юуг нөгөө борон дундуур чинь ингээд гялгар сасны гадуур нь бүтээгээл. Тэгээ тэр чинь нэг дөрвөн булангийн ингээд нөгөө уях хөстэй штэ бүслүүртэй. Тэгэл тойрол уяад би ингээд дөрүүлэнгийн би өөрөө уйчдгийг. Гайхаад гэрлэг ороод чинь манай нөхөр ингээд орон дээр ингэсэн сууж. Үгүй чи уяа маяга уйдгүй юм гэсэн чи ханаа захилгаан захаад ин. Тэгээ яасан гэсэн чи нуруунд нөгөө төмөр байгаа. Цомэн. Тэгээд айгүй амьдаа хайртай. гэртээ ингэ вэжсэн чи татгал ах л да тий. Эми яах ч гөр мөгж өсөхөөс. За 100,000 төгрөгтэй болчлоо. За баярлалаа. За 300,000 төгрөгийн төлөө чааш явах уу? Явъя. За амжилт хүсье. Цаг явуулаа За мөчлөж. Би нөгөө нэг дэлхийн зүүн олон улсын байгууллагт нэг юм сайн дурын сайн ээж мэж нэг хөтөлбөрт хамрагдаад нэг айлуудаар яваад судалгаа бодлого авдаг гэсэн. Тэгэд нэг айлд очиод хаалгын нүдэл ингээд зогсоодсэн чинь нохоо л гуцаал ингээд яг л нөгөө үрэн дээр л дүүхэлзэл хүн гарч ирдгүү зөндөө удаан зогсоод өвөл юм чинь. Тэгээд дараа тийм нэг уяатай юм шиг байна гэл жоохон урагшлал ингээд хід алхаал яг хашинх нь голд очиж исэн чинь нохоо ингээ гүйдэг байт бүр хургаар гэл ороод ирдэг юм. Бүр яг зуулаа. Тэгээ айсан хүн чинь аймаарч тэнхээ орчдөг юм байна. Яаж тийм хурдан самбаа ордог. Зүгээрс ингээд нэг гараа доогор нь оруулаад нэг нь энэ дээрээс нь атгаад ингээд амар хурдан өргөөл ингээ гаргаад ирсэн. Тэгээд ингээ сандраад шидэл нөгөө нохоо ингээд гасалж явах хооронд би гэрлүүн гүйж орж амжаал. Тэгээд ороод нохоо мохоо уяхад яадаг хаалгуудаа тайлахгүй гэл. Тэгэл гараа явсан. Тэгээд тэр айлда 2 хоногийн дараа эргээ очих болсон баг. Тэгээд хаалгын нүдэдсэн чинь нохоо чимээг байгаа тань яг үүрэндээ байгаа дахиад гарч ирэх гэж байгаа гэж бодоод цогсчихсон чинь нөгөө айлын эзэн гарч ирсэн. Зулагч ороод ирээ гэхээр нохоо мохоо арайч гэсэн чинь манай 2 хоногийн өмнө хүчээ. Би зэрэг авчин гэж бодоагүй. Нохоо аагаад гарч ирэхгүй. Шидүүлээ тэгэл бийн муудаж оройдоо өвдөө тэгэл явцсан юм. Ямар ч гэсэн 2 хоног өгсөн юм. За ямар ч байсан манай хоёр шүүгч та бас инехгүй бол барьж аваа шидчих гэж хаагаад инеж шиг боллоо тий. За ямар ч байсан нохоо алсан тухайгаа ярьлаа. 300,000 төгрөгтэй болсон нохооныхоо мөнгийг авах гэх юм бол үлдэлт хийсэн байна да. Би Дэврэ багш юм. тий. одоо зургатаар гарч байгаа нохоогоо төлүүлье гэх юм шүү дээ. Гайг баха олон жилийн өмнө. Өөртөө ороод ирээ гэж манай нохоо өгцөн гэж байгаа юм чи. Айг бах уу. За доороос нь ингэж хамж аваад гэдэг. Тэнд л нэг юм болж тээ. За одоо 500,000 төгрөгийн төлөө үзэх үү? Тэгээ. За цаг явлаа мөчлөгч. За. Ингээд айгүй олон найз өхнүүдээр бид нар чинь 6 талуулаа явж ирсэн юм а. Тэгээ нэг бүгдээрээ дандаа ингээ хүүхнүүд тэгээ нийтийн караокед ороод ингээ дуусахгүй. Тэгээ нийтийн караокед ч угаасаа ингээ нөгөө битүү хүн байдаг шүү дээ. Ингээ тойроод бүгдээрээ суудсан. Тэгээд ингээ дуулаад ингээ нөгөө чимээ аманд ингээ бүгдээрээ л ер нь өндөр юм акценттай яриад хоорондоо ингээ баа тураа гэл ингээ айгүй чанга ярьдаг ш нөгөө сонсогдохгүй юм чи. Тэгээд ингээд хоорондоо юм яриад гашгачаал ингээд ярьсан. Яг хөгжин дуусахтай зэрэгцээд манай нэг найз өдөр тутам байна уу гэж заахаа. Яг хөгжим тэгж зогсно гэж мэдээгүй. Нэгнээсээ амар чанга заадар. Тэгээд тэр найзаасаа болоод бид нар нэг дуулж муулж чадаагүй тийм ингээд явцсан. Магнаа хаста айгуу чанга энийг чинь амар амьдралд орох юм байна уу юу? Гоо яг би бас өөрөө бас яаж лээсэн л да. Сонсоод тэгээд бас номер замер дээр хийж лээсэн л да. За 500,000 төгрөгтэй болчлоо. За баярлаа. За сая төгрөгийн төлөө тоглолт. Тоглоно. Тоглоно. Оо, nice. Цаг явлаа. За би нөгөө нэг эмэгтэй хүн болчиход амьдралдаа нэг л удаа өсөндөө хийм хийл гэж үзье. Тэгээ би чи нэг оюутан байсан 94 онд 2 дугаар курс мөрсөлөө тэгээ 2 дээд сургууль мургуул нийлээд шинэ жил хийхээр болоод. Тэр өдржөнгөө би өөртөө цаг заваа зарцуулаад ингээл бүх юмаа бэлдээл өсөндөө нөгөө ингээл шатлсан тайралт хийлгээл дээрээс нь амар том юм хийлгээл одоо бид нар чи хүүхэд байхад сандра мандра гэдэг гоё засалтууд өгдөгс. Тэгээд шинэ жилийн арга хэмжээнд очсон. Ороод бүгдээрээ ингээл тойроод ингээл цогцохооссэн чинь нэг арай л нэг ахмад насны хүн ирээд намайг өрөө болдгоо. 2-3 бүжгэн дээр ирээд урьдсан. Тэгээ би чи ангийнхантайгаа баймаар байдаг, үеийнхээ банд нартай бүжгэлмээр байдаг. Тэгээ бүр гайхаад яг ингээд нэг аяа авсан чиглээд ирж байна. Тэгэхээр зэрэг ангийнхаа хүүхдүүдийн араар ороод ингээд нуугчихгүй жоохон доошоо суугаад ингээд. Энд чинь нөгөө нэг ах хүү чи ирээд ингээд манай ангийн хүүхдүүдийн энэгээр ингээд харж. Анги чи багш хайч юу?
За яста хөөрхөн биш үү гэж. Бай. Сая төгрөг 4 минутын турш инээлгэж чадлаа. Сая төгрөг баяр үргээ бүгдээрээ. Би тэрнээс Вау. За мөксөлөгч сая төгрөгөө аваад дэвтрэлгээ орхихгүй эсвэл 3 сая төгрөгийн төлөө үрдэсгүй. ер нь болчиход хөө. За, окей. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч өдөр бүрийн зөв хэрэглээ. Зөв Монгол брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Mobicom. Хайр түгэй.